Номоо үлдээгээгүй. Одоо нэг хятадын Кунцтэй адилхан тийм үү Грекийн Аристотель Платонтай адилхан ингээ ном үлдээчихгүй. Гуравт нь биднэрт юу байх ёстой вэ гэсэн. Төрийн бодлого уламжлагдах тэр төрийн бодлого төр өөрөө үргэлж оршин тогтохын тулд маш их нарийн дэг жаяг, дэг журмаар уламжлагдан явах тэр төрийн уламжлалт тийм том одоо тогтсон тунхаг бичиг ч юм уу тэр байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл хинч ерөнхийлөгч болж болдог, хинч ерөнхий сайд болж болдог, хинч яамны сайд болж болдог. Тэгээ энэ ч маш өсөлттэй байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тухайн тэр арт түмний тийм үү одоо шилдэгүүт нь ч гэдэг юм уу, сүрхийн нүдэн ч гэдэг юм уу, юм хийж чаддаг ч гэдэг юм уу. Тэд нар л ерөн төрийг авч явах ёстой шүү гэсэн тийм тунхаг бичиг өдөрт байхгүй шүү дээ. Сэхэд нүдэн гэдэг юм уу тийм. Одоо сэхэд нүдч гэдэг юм уу. Тийм үү тодорхой нэг шалгуураар одоо нэг мэрэгжлийн хяналт гэдэг шиг тийм үү одоо төрийн мэрэгжлийн хяналт байх нь шүү дээ. Тий тэрүүгээр ороод ядаж их хурлын гишүүн болохынхаа өмнө намтар нь зөв намтар хүмүүст тарах. Тэрийг хүмүүс ядаж зөв намтрыг унших. Тий одоо нэг хурлын нэг гишүүний доктор гэдэг юм байл та. Аль сургууль доктор болсон гэсэн чинь тэр доктор болсон дээд сургууль нь усчихсан байна гэж байгаа байхгүй. Тий гихмшлэнгийн. Тэр ийм бидэрт мэрэгжлийн төрийн улс төрийн ийм мэрэгжлийн хяналт байхгүй. Тэр нөгөө шалгуураар ингээд орж ирэхгүй учраас ямар ч годамжны нөхөр төрийн дээр гараа суусах боломжтой байна. Тэгээ тэр хүмүүс чинь тэгэл буруу замаар бодоо зөвлөж шүү дээ. Алан шүү дээ биднийг. Өөрийнхөө нөгөө санаагаар алаал юм л да. Тэгээд хажуудаа тэд нар чинь нөгөө зөвлөгчтэй бас байх хэрэгтэй. Тэгэх маа чинь зөвлөгч байхгүй. Зөвлөгчт нь гэсэн чинь яруу найрагч. Бүх зохиолч гэсэн нөхдөд